Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрсгөө урилгаараа хүрэлцэн ирсэн Туркменстан улсын ерөнхийлөгч Берди Мухаммадовын төрийн ажилтнал үргэлжилж байна. Хоёр орны төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлт мэдээлэл өгсөн юм а. Жил хүрэхгүй хугацаанд харилцан төрийн ажил хийж байгаа нь уламжлалт найрсаг харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагийн тод илрэл гэдгийг төрийн тэргүүнээр онцоллоо. Монгол Улсын ерөнхийлөгч хэлсэн үгэндээ бидний яриа хэлэлцээний үр дүнд Монгол Туркменстаны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдээлэл гаргалаа гэдгийг тодтогсон юм а. Энэхүү баримт бичих нь хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын чиглэл, замын зураглалыг тодорхойлж, хоёр орны харилцааг бүхий салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2024 онд Туркменстан улсад хийсэн төрийн ажлын үеэр агаарын болон олон улсын авто тээврийн харилцааны тухай засгийн газар хоорондын хэлэлцээр, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай яамт хоорондын хэлэлцээр болон тээвэр логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны үндэс суурь болсон олон баримт бичгүүдийг бид байгуулсан. Тэгвэл эрхэм ерөнхийлөгч таны манай улсад хийж буй энэхүү төрийн ажиллаар Монгол Туркменстаны харилцааг худалдаа эдийн засаг, гайл, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, соёл боловсрол, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулан засгийн газар болон байгууллага хоорондын 14 баримт бичигт бид гарын үсэг зурж байна. Тухайлбал хоёр талын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай хэлэлцээр, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай засгийн газар хоорондын болон худалдаа эдийн засаг хөрөнгө оруулалтын салбарт 2026-аас 2028 онд хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай засгийн газар хоорондын дунд хугацааны хөтөлбөрийг тус байгуулсныг бас онцлон тэмдэглэе. Эрхэм хүндэт ерөнхийлөгчөө, Монгол Туркменстаны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эрхэм хүндэт ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж гүн талархал илэрхийлж байна. Мөн 2024 онд Ашхабад хотно хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдэд тодорхойлсон нь богино хугацаанд биелэлээ олж эхнээсээ бодит ажил хэрэг болж байгааг Монгол Улсын ерөнхийлөгч онцолсон юм а. Харин Туркменстан улсын ерөнхийлөгч хоёр талын худалдааг цаашаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжит салбар чиглэлд бид чухал ач холбогдол өгч байна. Худалдааг тэлэх жижиг дунд бизнесийн оролцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тогтсныг онцолсон юм а. Эрхэм хүндэттэй ерөнхийлөгч бидний хэлэлцээний хүрээнд бүхий л асуудлаар харилцан ойлголцолд хүрснийг тэмдэглэж байна. Бид хоёр талын хамтын ажиллагааны ач холбогдлыг тэмдэглэж, эргэтгэж харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан Туркмен Монголын яриаг хэлэлцээг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа хэлмээр байна. Манай хоёр улс бүс нутаг болон дэлхийн инх тайван доктортой байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэхэд цаашид нягт хамтран ажиллах болно. Туркменстан улс Монгол улсын доктортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дэмжиж, байгаль орчин, хүнс эрчим хүчний аюулгүй байдал, зам тээврийн салбарт хамтран ажиллах болно. Монгол улс нь олон улсын аюулгүй байдлыг хангах хүрээнд улс хоорондын хамтын ажиллагаа, харилцан итгэмжлсэн яриаг хэлэлцээ, олон улсын санаачлалын хүрээнд Туркменстан улсын байнга төвийсгэх бодлогыг дэмжиж байгаад миний бие эрхэм хүндэт ерөнхийлөгчөд талархал илэрхийлье. Эрхэм хүндэт ерөнхийлөгч болон Монголын талын хүндэт төлөөлөгчдөд нээлттэй бүтээлж яриа хэлэлцээ хийж хамтран ажилласанд гүн талархал илэрхийлье. Туркменстан улс Монгол улсын найрамдалт эрхтэгш, харилцан ашигтай харилцааг урт хугацаанд итгэл төгс, тууштай хөгжүүлэх нь чин сэтгэлийн ирмэлцлэн харилцан нотлолоо. Энэ ялтамд найрсаг Монголын ард түмэнд инх тайван сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Түүнчлэн яриа хэлэлцээ харилцан тохиролцсон хоёр орны хөгжил цэглэлт ард түмний сайн сайхны төлөө биелэлээ олж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхжинэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа төрийн тэргүүнээр тодтогсон. Цаашид далаад гарцгүй хөгжиж байгаа орнуудад тулгарч байгаа саад бэрхшээлийг даван туулах, хөгжлийн бодлогоо боловсруулах, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтрахаар болсон юм а.